Би их юм уу? Би камер авах юм ингээд Насруу юм. тэр Монгол улсын залуучууд бол хүн ам ихэнх хувийг яг одоо эзэлж байна. Тийм учраас энэ Монголд байгаа нийгмийн асуудлуудыг шийдэхэд бол залуучуудын оролцоо бол хамгийн одоо тэргүүлэх байр суурьтай байх чухал байна. Тэгэхээр залуучуудын оролцоонд хвчлэн одоо залуучуудын улс төрийн оролцоо төгсөн ажиллахтай одоо учиртай энэ оролцоо бол одоо Монголын залуучуудын өмнө бол одоо шаардлагатай байгаа гэж хэлж байна. Монголын LGBT олон нийтийн дунд ялангуяа залуучдын дунд тулгамж байгаа маш олон асуудлууд өгдөг. Тэрнээс яг өнөөдөр миний хувьд урдахыг хүсэж байгаа асуудал гэх юм бол conversion therapy буюу өөрчлөлт хэмжлэгийн эмчилгээг дурдмаар байна. Монголд conversion therapy гэдэг зүйлийг зогсооё, байхгүй болгоё, устгая гэж одоо олон нийтийг уриалж байгаа. За миний санаа зовдөг зүйл бол яг хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын хувьд одоо ингээд аслагдсан сум дүүрэг, аймаг, тэг орон нутгуудад бол зөндөөх байгаа. Гэвч тэд залуучууд маань ерөөхдөө бол гэрээс гарах нь, өөрийгөө таниулах нь, нөлөөлөх нь ерөөхдөө бол бага байна. Тэгээд ийм залуусыг ерөөхдөө чадахжуулах хэрэгтэй байна. Тэднэрт ингээд сурч боловсрох эрхийг нь хангаах хэрэгтэй. Хөдөлмөрлөх боломж төслөө нь хангаах хэрэгтэй байна. Дээрс нь бэлгэн болон хөгжиж эрүүл мэнд бусад хүний эрхийн талаарх ойлголтыг мэдэж чадваржуулах хэрэгтэй гэж ерөөхдөө бол айгүй хардаг. Гэхдээ нөгөө өөртөө итгэлгүй яг хөгжлийн бэрхшээлтэй өөрийнхөө хөгжлийн бэрхшээл төвлөрөөд байгаа учраас магадгүй тэд гэрээсээ гарахгүй ч юм уу цаашдын дараач алхмаа ерөөхдөө хийж чадахгүй юм гэж би хардаг. За Монгол залуучууд гэлтгөө яг Монголын нийт ард иргэдэд яг тулгамдаад байгаа юм уу хэрэгцээтэй байгаа асуудлуудыг нэг нь сэтгцийн эрүүл мэнд буюу сэтгэл зүйн боловсрал байгаа. Хэрхэн одоо стресс үедээ стрессээ зөв гадагшлуулах, хэрхэн одоо төгшүүрээ зөв аргаар бууруулах, за тэгээд сэтгэл готролд орсон бол одоо за зөвлөгөө аваад мэрэгжлийн хүмүүстэй холбогдоод явах юм бол өөрсдийнхээ асуудлыг одоо зөвөр шийдвэрлэх боломжтой гэж бодож байна. За хамгийн түрүүнд өөрийгөө хайрлаарай гэж хэлмээр байна. За та бол дахин давтагдчихгүй бусдын адил, бусдад ажиллахын эрхтгийгч байх эрхтэй хүмүүн үү. Дээрээ нийгэмдээ аягүй сайн идэвхтэй оролцоорой бид нараар үргэлж хааны газар бидний оролцоо хааны газар үргэлж дутж байгаа. Тийм учраас гололгүй хаана чиний хэрэгцээ бай тэр газар заавал одоо оролцоогоо хангаад яваарай гэж хэлдэг. Яг Монгол улсад тулгамж байгаа гэх юм бол дэлхийн замаар дамжих халдвар төвчнүүд нь маш их өвчөж байгаа. Тэгээд өвчснөө мэдхгүй цаашаа дамжуул улмаар дамжсаа алах ч юм уу маш олон хүндрэлүүд байгаа. За сайн дурын ажиллаа хийх нь яг сайн дураараа бусдад тусалж байгаа, өөрийн хувь нэмрээ оруулж байгаа, бусдын одоо амьдрал өнгө гэрэлтгийгээ нэмжтэй өөрийн чадах хувь нэмрээ оруулж байгаа учраас миний сэтгэл маш гоё уяг сайхан байдаг. Тэгээ бусдыгаа ч гэсэн сайн дурын ажлыг хийгээрээ хэдий одоо төлбөр мөнгө авахгүй ч гэлээ өөрийн цаг хугацаагаа зориулна гэдэг бол хамгийн том өгөөмөр хувь нэмэр болж байгаа шүү. Тэгээ хүн альва ажлыг нөө сэтгэлээсээ хийх юм бол маш их үр дүнд хүрдэг. Дээрэс нь өөрийнхөө цаг зав хувь нэмрийг зарцуулахаас гадна тэднээс эргээд суралцж байгаа маш одоо давуу талтай харилцаа ашигтай байдгийг шүү. Тийм учраас та бүхэн сайн дурын ажилд идэвхтэй оролцоосаа гэж хүсэж байна. Сайн дурын ажилдаа ямар нэгэн хүүс ажлын туршлага эднээс шаардахгүй. Тийм учраас өөрийнхөө сэтгэлээрээ сайн дураараа сайн дурын ажил олцоорой. Баярлалаа.